Хэрэглэгчийн профайл хэсэгт үндсэн мэдээлэл, сургалтанд хамрагдсан байдал, мэргэжлийн талаарх мэдээлэл агуулгадна. Үндсэн мэдээлэл хэсэгт хэрэглэгч өөрийн мэдээллийг засах боломжтой. Сургалтанд хамрагдсан байдал нь тухайн онд хичнээн багц цаг цуглуулсан нийт багц цаг ямар байна зэрэг мэдээллээ харах боломжтой байна. Мэргэжлийн талаарх мэдээлэл дээр боловсрол, ур чадвар, ажлын туршлага, бүтээлийн жагсаалт байна. Боловсрол хэсэгт тухайн хэрэглэгч өөрийн боловсролын мэдээллээ оруулж өгнө. Ур чадвар хэсэгт тухайн ажилтны албан тушаал дээр байгаа шаардлагатай ур чадварын жагсаалт харагдана. Үүнээс шаардлагатай үнэлгээ, одоогийн үнэлгээд ингэж харагдана. Мөн тухайн ажилтнанд үнэлсэн үнэлгээний талаар мэдээлэл харагдана. Ажлын туршлагын хувьд тухайн ажилд өөрийнхөө ажлын туршлагыг оруулж өгөөд мөн тухайн ажлын туршлага дээрээ олж бичсэн ур чадвараа оруулж өгнө. Бүтээлийн жагсаалт хэсэг тухайн хэрэглэгч өөрийн бүтээлийн нэр, төрөл, он, дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг оруулах боломжтой байна.